За өглөөний мэд хүргэе. Одоо цаг 8 цаг өнгөрч байна. Би дөнгөсөрчээд байж байна. Тэгээд агаарт маш гоё амарлаа. Тэгээ манай гэр бүлийн зүгээс ер нь бол Улаанбаатар хоттойгоо ойрхон цэвэр агаартай хотхон юм уу, лагерийн байшин юм уу, тийм газруудыг маш олон газруудаар судалгаа хийж байгаа. Тэгээ тэрэн дотроос манай Чулууд Sky Villa-гийнхан маань надад маш гоё саналыг тавьсан. Тэр санал нь юу гэхээр та 1 хоногийн хугацаанд буюу 24 цагийн хугацаанд гэр бүлээрээ энд амьдраад яг бодит мэдрэмжийг авах тийм гоё саналыг тавьсан. Тэгээд тэрхүү саналыг хүлээж аваад би одоо өглөө сэрчээд байж гин. Тэгээд өчигдөр юу болсныг өөнөр харцгаая. За өглөөний мэд. За энэ манай таун хаус. Таны 24 цаг амьдрах. Энэ амьдрах юм биз дээ. Би одоо танд зөндөө гоё зү юм бэлдсэн байгаа. За юу бэлдсэн? Тэр нууцаа. Сюрприз гараад. Хоёул хаусгаа тамилцчээ. За тэгээ. За танд манай хаус таалагдав. Гэхдээ гоё юм ба шүү дээ. Надад хамгийн их таалагдж байгаа юм юу гэхээр зочны өрөө. Тэгээ зочны өрөөнөөсөө шууд цаашаа backyard руу гарчдаг. Тэгээ цаатлын ингээд гоё байгаль гоё юмнууд юм дарагдаж шүү дээ. Ер нь тэгэл ирчүүд чинь бодон дээр л их цаг өнгөрөөдөг шүү дээ. Тэгээ хамгийн гол юм гэх юм бол манай гэр бүлийн нэг тийм одоо нэг зарчимч юм нэг тийм байдаг хгүй. Хамгийн их таалагддаг юм галтогоо том өрөө хоёр ингэж тустай байхыг манайх их илүүд үздэг. Тэгээд энэ хоёр бол ингэ тустай байгаа юмс их гоё юм байна. За хоёулаа тэгвэл гарах уу? Манайхаас танд нэг гоё юм бэлдсэн байгаа. Хоёулаа гарч алхангаа. За тэгээд сонирхчээ. Яах гээд байна? Манай утхан чинь ерөнхийдөө нийт 5 гаа юм. За 5 гааны ерөнхийдөө бол 80% ногоон байгууламж. Тэгээ одоо яг хоёулынхын зогсож байгаа энэ хүүхдийн тоглоомын тал болохоор 3000 м². Тэгээ автомашин болохоор хотхныхаа хоёр талаар явж байгаа гэсэн үг. Тэнгүүд хүүхдэд ерөнхийдөө ямар нэгэн аюул учрах байдал байхгүй гэсэн үг. Угаасаа голоор машин зам явахгүй гэдэг чинь хүүхдүүд айгуу тийм тэр тусмаа эцэгчүүд их хэрэгтэй л дээ тий. Одоо та хэд хүүхдээ ингээд санаа зовоод гадаа гараад тоглож явах нэг санаа зовох гэсэн юм байхгүй гэсэн үг. Тэр чинь ер нь чухал шүү тий. Аливаа нэг хотхны ч бас нэг хүүхдийн тоглоом л бод замнаа ойрхон байгаад байдаг. Тэгээ хүүхдүүд тишээ гүйлдэг энэ тийм асуудлууд байдаг учраас тэрнээс сэргийлсэн бас гоё юм байна. За хоёулынхаа яг зогсож байгаа одоо хэсэг болохоор манай ногоон төгөл хэсэг байгаа. Нийт бол 2 га газар мод ирсэн гэсэн үг маань зөвхөн мод ирсэн. Гоё юм байна. Тэгээд энэ нэг хойтлоо ингэж байрлуулсан гол учраас тэгээд бодол салхитнаас хамгаална. Тэгээд дээрэс нь агаарт сайн юм нэмэртэй баг тий. Одоо ингээд нийт талбай маань ингээд тэр хотхны яг тэр доодох шанаас тэр дээшээ ингэж тэр дээд хашаа хүртэл ингэж тавьсан баг. Ингээд энэ том газар чинь 2 га юм аа тий. Тий ингээд 2 га гэсэн үг. Энэ 2 га газар 5-аас 10 жилийн дараа бол лаг гоё юм ой болох юм байна. Тий. Гоё ногоон төгөл болно гэсэн үг. Гоё юм байна. Стэн нөгөө ирээдүгөө харсан гэдэг шиг юм байна тий. Галзуу шүү дээ. Ойр дингэж алхаж болохгүй. Уг нь наашаа сая 800 м гэсэн самбар байсан тий. Тий 800 м. Уг нь 800 м л юм шүү дээ. Ой би бүр ааччээ. Наашаа алхаад байвал яванда эрүүл мэндэд амар хэрэгтэй байх та. Хотхныхан бол ер нь нэлээд алхах шүү. Тийм. Тэгээд энд ийм бисүүдийг байгаа юм байна л да. Тий. Бидэд зориулаад стейшн гаргаж өгсөн. Кофе ч нэ. Уулч хүмүүсээ жаргалж уулан дээрээ гэж. Ямар уулч юм аашээ тий. Кофегаас яг гоё тааруулчих жаас. Уулан дээр кофе уучихсан гоё юм. Гэтэл алхал хийсний дараа ялчгүй кофе уух гэдэг гэсэн л дээ. Энерги нөхт юм байгаас тий. Энд дээрээсээ утаа өнөртөхгүй шүү. Тэгээ ер нь танай хотхныг одоо нэг та нарын саналыг хүлээж авсан гол шалтгаан ч ерөөсөө тэр байхгүй. Биднэрт манай гэр бүлд жишээлбэл хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл гэх юм бол одоо нөгөө манайх чи хүүхдүүдтэй. Тэгээд хүүхдүүд маань сургууль цэцэрлэн бүгдээрээ Улаанбаатар хотдоо тэгээд бидний өөрсдийн ажил чинь Улаанбаатар хот дотор учраас хоттой ойр тэгээд дээрээс нь цэвэр агаарт байх нэгэн шаардлага үүсчээд байгаа учраас бид нар одоо ингээ хоттойгоо ойрхон хотхоныг үзээ явж байгаа. Тэгээд бас танайх гоё санал тавилаа тий. Тэгээд ер нь бол Улаанбаатар хот маань өөрсдөө ер нь ихэнх хүмүүс нь бодож байгаа баг.
ер нь агаарын бохирдол гэж нэг аимшигтай зүйлтэй бид нэр өөрсдөө ингээд толцоод байгаа учраас тэгэл өөрөөсөө л ямар нэг шийдэл олж эрүүл агаарт эрүүл мэндэд анхаарахгүй ер нь болохгүй байгаа учраас ер нь бол хоттойгоо ойрхон л тийм хотхнуудыг ер нь үзэж чинь тэгээ танаа хотхон бол маш их таалагдчихээн. Тэгээ дээрэс нь эрүүл агаарт тэгээд ийшээ юугаа шийж болдог. Тэгээ уултайгаа ойрхон, устайгаа ойрхон тэгээ бүх зүйлтэйгээ ойрхон байна гэдэг чинь. Тэгээ дээрэс нь төвжирлгүй ингээд хот руу орчдөг чинь. Бас дээрэс нь надад бол маш их таалагдчихээн. Одоо түрүү нэг тоглоомын талбай дээр хоёлоо явж байхад чинь ер нь айлууд ихэнх нь орсон байна уу юу? Тэг ер нь баг нүүж ороод дуусч шүү манай хотгоо. Та хэрвээ харсан бол тэр нэг цааталт нь манай чулууд 2 хотгоо хэрэгжиж байгаа. Адилхан хаус. Яг ингээд үргэлжилжсэн шүү дээ. Тий. Тэр манай чулууд 2 юм. За. Тэгээ чулууд 2 төсөл маань одоо барилгын явцны 40% явж байгаа. Тэгэхээр одоо яг баригдчих үйл ажиллагаа эд дондоо явж байгаа юм шүү дээ. Тийм, яг урьдчилсан захиалга аваад явж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө энэ 26 онд бол 1-р ээлж маань дуусч байгаа. 20 чулууд 2 юм аа. Тэгэхээр өргөжөөд бүр гоё том хотхолох юм байна. Тийм. Та хэр мотоо ундаг лөө? Ундаг шүү дээ. Тэгвэл хоёлаа явж цасны мотоо унах уу? Бага. Тэгэл л. Танд бэлдсэн гоё зүйлсийн нэг нь байгаа. Яа, баг эрхлүүлээд байгаа юм шиг байна. Манай хотхнах жаана уу? Яг энэ доор. Бүр хамаг зүрхс авалчлаа. Саяны цасны уцыг хэлчихсэн саак юм шүү дээ. Харин тийм үү? Галзуу байлаа шүү дээ. Одоо энэ манай хотхныхын чинь энэ дээгүүр чинь чаргаар болгоно. Зуны цагт мотоогоо унаад гараа авчижтай уул руугаа. Кросс унаад. Тий. Өвөл бол цасны моцикл унаад. Тэгэж нэг эргэн тойрон газарт нь ингээд айлууд энэ төр байхгүй болохоор юу дуртайгаа хийж болж юм л та тий. Харин тий. Тэгээ саяны тэр уулын тэр налуу дээрээс чаргаар хөвгдөд бол гулгаалах юм байна. Тий, ер нь тэмцэнээс ер нь байнга шүү дээ. Тогтмол гулгах шүү. Ер нь тэгээ гулгая гэх юм бол өвлийн үйлрэл бол Sky-ers орж ийн ажуулдаг байгаа шүү Тий. дээ. Та юу бордор болгодог уу? Нэг муухан гулгана. Одоо хэл явж голох уу? За тэр ч бас арай тэнцэх. Сая цасны моцикл дээр бас 50-аар орчлоо шүү дээ. Одоо зүгээр хаа амраач чадах уу? Тий. Тоглосон тань. Одоо хэл орж байгаад гоё саунд суугаад таны гоё амраач чадах уу? Бас саун маун да. Саунд байгаа. Жинхэнэ амраалаа. Саунд байгаа юуснах. Өөстө янзтай. Жинхэнэ амрал болчих та. Одоо ер нь ингээ хаусны гоё гол амьдрах утга учир нь ерөнхийдөө гадах эвдэлбэр газар ярд талбайд байдаг хөхгүй. Одоо яг таны цаана урилж байгаа. Одоо энэ чинь хүмүүс гадаанаа суух ширээ сандал, террас, сүүдрөвч гэх бүх юмад ерөнхийдөө тавиад өөрсдийнхөө гоё тогтчуулаад өөрсдийнхөө амьдралын маягт оруулаад ерөнхийдөө явцдаг. Жишээлх юм бол одоо та саунаас ингэж гарч ирээл шууд мөстэй байнд орох ч юм уу. Ер нь бол тийш гой саунд суучвал араас мөстэй байнд орох юм бол нэг харцны усанд орно гэдэг шиг эд сэргээл гоё хөлтэй тий. Одоо тэр харагдж байгаа хар байна бол танд бэлдсэн мөстэй байна. Хэрвээ таныг орныг үйл одоо би мөсийг хийлээ. Одоо усын дүүргэсэн баг. Таныг сая саунд орж явах чинь усын дүүргэсэн. Биш тэгэл та. Тэгвэл мөсөөгөөс дүүргэж штэ. Би дахиад нэг 2 минут суучих тий. Тэгээ саунд суучаад гээс гарч ирээд нэг сайхан сэргэл авъя л та. Тэгэл би тэгвэл гээс мөсийг нээч. За тэгье. За. За нөгөө эр хүний жаргал эзгүй гэдэг шиг ер нь юм агаарт махын тэр шаргачаа эрэгтэй хүний стрессийг 15-аас 20% буулдаг гэж байна шүү дээ. Тийм үү. Амар мэдэм хэрэг те. Шинэ одоо болж байгаа л ингээд мах идэл шараал. Мах идэл хээр гараал, салхин гараал, мах шараад л. Стресс тэгэхээр л мах шараад. Тий. Стресс тэгэхээр бэкэрэндээ мах шараад л. Биш санаасаа юу аваад гэж 5 аваад. Ачаар болцсон юм шиг амар гоё юм чинь. Энэ чиний үзэл гоё байгаа да. Хамста. Тэгэж байна. Өнзөө. Болчих. Болчих. Тэгвэл энэ гаргая. Том тавга аваад гэж. Одоо үгүйсэ. Тэдний маань ажил тарах цагч боллоо. Ер нь махч янзын боллоо шүү. Одоо бүгдийг гаргачих уу? Тэг.
За орой мэнд. Орой мэнд. За халуун байна. Өнөөдөр чи стар эрхлүүлж идэг юм аа. За ах би явлаа. Өглөө уулзъя. За. За сайхан амраар. Сайхан амраар. Сайхан. За өнөөдрийг бол үнэхээр сонирхолтой өнгөрүүллээ. Тэгээд энэ хүү одоо манай намайг өрсөн газраас маань болохоор одоо зөндөө олон сюрпризүүдийг бэлдсэн гэж яхад би одоо тэднийг бас таамаглах гэж хичээлээ. Тэгээд ер нь таамаглаж чадхааргүй зүйлсийг надад үзүүлж тэр тусмаа миний дуртай зүйлсийг надаар хийл гэж тэ бас хотгоныхоо одоо давуу талуудыг бас өөр шинэлэг маягаар надад үнэхээр мэдрүүлж чадлаа гэж би бол бодож байна. За ер нь бол сүүлд нь ингээд дүгнээд хэлэхэд одоо хаус гэдэг бол үнэтэй том барилга байшин одоо барилгын материал ч гэдэг юм уу тийм зүйлс ер нь бол биш юм байна. Энэ бол хүмүүсийн аюулгүй эрүүл орчин мөн хүний хувийн орон зай эрхчлөл юм байна да. За тэгээд их нэртэйгээ ярилцах хэлэлтлээ. Баяр та.